хил хамгаалах байгууллагатай холбоотой энэ хилийн шалгамтай холбоотой асуудлыг ярих хэвцээ манай энэ бомб дээр ажиллаж байгаа хилийн бүтэцт байгаа байгууллагуудын чиг үүрэг харилцан уялдаатай ажиллах чадвар энэ ямар байгаа гэдэг бол маш сайн олж харж байгаа маа. Хил хамгаалах байгууллага одоо шалган гайлын гэх мэтлэн бомб дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүх эрх мэдлийг өөр рүүгээ татах юм ярьж эхэлж байгаа. Машинд хууль бус эд бараа хүний зохиц орж ирж гин гэдэг чинь эн чинь гайлын хяналттай холбоотой байна. А гэтэл юу болж хувирж гэнэ вэ гэхээр манай энэ зохион байгуулалттай ингээд зохицуулж байгаа энэ тогтолцоом нь өөрөө биднээс одоо гайлын байгууллагыг ойлголт хүртэл үнэхээр гажуудтай байгаа. Бусад улс оронд чинь зарим улс оронд ер нь дэлхийн нийтлэгээр шүү. Гайл гэдэг чинь хилээрээ хууль бус бараа, хууль бус үйл ажиллагаа нэвтрүүлэхгүй байхад зориулагдсан байгууллага. Тийм учраас дотоод хэргийнхээ ам дотоод чиг үүрэг гэж байж байгаа байхгүй заримдаа. Биднээс гайлын байгууллагыг зөвхөн татвар хураадаг байгууллага гэж андуурсан. Тэн чинь хар тамхи, контрабанд хэрэг шалганаар нэвтрэхгүйгээр хөлийн өөр зурсуудаар хүл нэвтэрж байгаа бол тэр бүгдийг нь илрүүл зогсоох чиг үүрэгтэй байгууллага нь гайлын байгууллага шүү дээ. Хяналтаа тавих байгууллага. Энэ гайлын байгууллагад хил хамгаалах үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх байгууллага нь хил хамгаалах байгууллага байхгүй. Гэтэл дэмжлэг үзүүлэх байгууллага нь үндсэн чиг үүргүүдийг булааж авна гэж булаацлаж эхэлж байна. Шалган муу адилхан. Гадны иргэн байна уу, дотоодын иргэн байна уу ялгаагүй Монгол улсын хил рүү нэвтрэх гарах гадаад хөдөлгөөнийг хянахад зориулагдсан байгууллага чинь энэ иргэний хариат байхгүй юу? Монгол улсаас гадагш явсан иргэдийг гадны улсын нутгийн гүнд араас нь бас хөөцөлдөж байгуулга нь энэ байгуулга атшаа байхгүй юу? Нэмэлт сайд өөрөө хууль зүйн сайд байхдаа гадаадад энэ байгуулга атшааг нээсэн шүү дээ. Уул нь хуулиараа. Гэтэл хил хамгаалах байгууллага чинь гадны байгууллагын нутгийн гүнд үйл ажиллагаа явуулж чадахгүй шүү дээ. Дээр нь зөрөө дотгошоо орсон байгаа Монгол улсын нутгийн дэвсгэрийн гүнд байгаа гадны иргэдэд хяналт тавьж чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ гадагш дотгош хөдөлгөөнийг бүрэн хянахын тулд бусад улс орнууд чинь иммиграшн полицейгээд ийм байгууллагаар үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй. Харин хил хамгаалах аюулгүй байдлыг хангах гэдэг чинь энэ байгууллагын үед бол энэ байгууллагуудтай харилцан уялдаатай ажиллахаас гадна тагнуулын арга хэрэгслэр хамгаалтын хувь сахиулгын арга хэрэгслэр баталгаа хамгаалах чигүүргээр үндснээ аюулгүй байдлын суурийг бид яаж хийх юм бэ гэдэг нь өөр тусдаа бодлого. Би энэ хил хамгаалах байгууллагын хуулийн дээр бар шинжилсэн хариулгаар бүр зохицоороо орж ирээсэй гэж бодож байна. Хил хамгаалах үйл ажиллагаагаа хүртэл зохицуулсан зохицуулалт орж ирээсэй гэж бодож байгууллагын хууль бишээр. Харин энэ одоо биднээс энэ маргаад байгаа энэ маргааны их үүсвэр чинь өөрөө юу юм бэ гэдэг бол өөр. Зориг тгшүүн үнэхээр олж харсан байна. Эмэгтэйчүүдийг дарддаг учраас олж харсан байна. Гэхдээ эмэгтэй хүнийг жирэмсэн болсон гэдээ тэнд нь ажилгүй болох тухай санаачлахыг гаргаад иж болохгүй шүү дээ. Бид хил хамгаалах үйл ажиллагаа иргэндээ гадаа дотоод зорчиж байгаа энэ хөдөлгөөний үйл ажиллагаа, гайлын хяналтын үйл ажиллагаануудаа зохицоор нь харахгүйгээр энэ алдаа завхарлыг засах гэж байна гэж хил хамгаалах байгууллагуудаа бүх хэрэглээг оолох гэж оролдож байгаа бол энэ бол буруу. Харилцан уялдаатай ажиллах зөв зохион байгуулалт хийх гэж байгаа ч бол шинжилсэн хариулгаар хуулиар оруулж ирээ. Шинжилсэн хариулгаар. Илүү том өргөн царвараатай харах хэрэгтэй. Би энэ хуулийн баг дотор байгаа 10 зүйл байгаа их 7-ыг дэмжиж байгаа. Үнэхээр зөв хил хамгаалах үйл ажиллагаа сайжруулалттай холбоотой олон асуудлууд орж ирсэн. Гэхдээ энэ хил хамгаалалт гэдэг нэрийн дор худлаа яриад гайлын чиг үүргийг, шалганы чиг үүргүүдийг энэ байгууллага дээр оолох гэж оролдож байгааг бол дэмжихгүй байгаа маа. Энэ бол ялгаатай шүү. За Тэмүүжин гишүүн дэмжсэнгөө одоо Алтай үе гишүүнд өгье.